Урт удаах цагийг гараа ирлээ. Би нэрээ өнөөдөр харсан чинь 21 өдрийн өмнө хоёлаа сүүлийн подкаст орсон юм л шүү. Бараг сар болсон байгаа. Үу ямар урт юм те. Тий, hi guys. Бид хоёр иргэн ирлээ. Бид хоёрыг хүлээсэнд баярлаа. Эпизод баг 9. Тий. Тэгээд би ханаад ирсэн байгаа шүү. Тэгэхээр гоё. Нусаа татаад ярнаа. Ханиалгаад нусаа татаа. Тий. Гэхдээ ханаад чинь ингэдэг нэ ханаад түрээд 3-5 хоног дээрээ ханаад нөгөө халдварлахаа болчихдог гэсэн. Тэр минийх өнөөдөр 3 дахь илүү 4 дахь хоног нь тэгэхээр зүгээр. Тийм учраас би гадар маскгүй явж байна. За сонин сайхан юу байна да? Би ч гэсэн ариггүнтэй уулзаагүй та нартай адилхан. Тэр яг дунд нэг бичих гэж үзсэн юм а тий. Тийштэй нөгөө нэг нар сарны хүртэлцтэй өдөр штэ. Тийм бэл үү. Нөгөө 15-нд нөгөө улаан сарны 15-нд тийм. Тэр өдөр нэг уулзаад тэгээд хийхин подкаста бичмээргүй байна гэж хэлж чадахгүй хоёр тал чимээгүй суугаа тий. Нэрлэхэд тэгээ нэрлэхээс чаа чи ер нь бичмээр байна уу гэж асуусан чи өөдөөс нүдэн гэлцэж ирэл үгүй. Таваа яг хүлээжсэн юм уу? Тэгээ би яасан нөгөө гэдэг битээр бичихгүй тэр өдөр зүгээр уулзаалan гэрсэн тий. Тэгээ тэрний дараа би Хайнааны Саня гэдэг арал руу аялчаад 7 хоног аялчаад тэгээд ирээд битээр одоо дугаараа бичиж байна. Тийм ямар байв? Дайжгүй тий. Яг нөгөө хамт талаараа явсан. Тэр тулд аль гайгүй байсан. Ажлынхантай хамт явсан тий. Түүнээс биш юу юм бэлээ. Аяллаа сезон 1-р биш. Хоёрдугаарт ийм гэр бүлээрээ хосоороо аялдаг газар байсан бэл. Оо, тийм үү. Гэтэ ер нь л альч destination баг нэг тийм хосноосоо. Тэгэнгүүт Бали, Мали, Таиланд, Маяланд гэхэр ер нь жоохон сингл хүмүүс залуучууд их явдаг газар. Тэгс чи Хайнаа нь ердөөсөө ах эгч нар, гүзээтэй ах нар ингээ орс ах нар тэгээд залуучууд нь дандаа хоссороо хөтөлцсөн явж байдаг. Тийм. Дээрээс нь аялагч нар зөвхөн орсууд. Би өөр орны хүн хараагүй. Тийм үү? Тий. Зөвхөн орс. Дээрээс нь юу юм бэлээ? Хятадаар бичсэн, доогор нь орсоор бичсэн. Ер нь орсууд бацсан. Тий, орсууд дургу, би дээрээс нь хятадуудад дургу. Тэгэл нэг тийш харж нүд харсаал, нөгөө тийш харж нүд харсаал. Тэгэл shit гэж бодоод. Тэгээд би бүр ирсэн чинь нэг сайн нөөл ирээд лифтэнд явчихсан чинь нэг залуу хятад их тог үзээд. Чи waaj чи бро. Хятадаас залах чинь тэгээ амар ааш муутай хүмүүс. Тийм үү. Тэгээ таксинд тэрийг удаа суугаа явжсэн чинь цохын онгойлгоцсон байхгүй. Тэгсэн чинь амар ингэж эргэж харснаа шууд цохоо ингэж хааж байгаа. Вау. Attitude. Битгүй. Тэгснэ хилтэн хүн байхгүй. Оо ямар хэцүү юм. Энэс хоёрыг гэлэрсэн. Тэгвэл ямар хэцүү. Тийм цагаалаа өгч. Тэгэл арай л нэг юм ярахаар ойлгохгүй, өөдөөс хитаар яриад ойлгохгүй. Тэгснэ би Тэмбүдон гэдэг үг сурсан. Мэдхгүй ойлгохгүй л гэсэн үг юм шиг ба. Тэгэл өөдөөс хитаар ярангуут Тэмбүдон гэх. Тэгээ шишээ гэж Тэмбүдон гэх. Тэгээд скуба дайвинг гэсэн. Оо наа. Йоо, тэр бол үнэхээр гоёс, амар гоёс. Би уснаас амираад байхгүй. Тэгээ өөрөө яг шумпахаас өмнөх мөч хүртэл би бүр хөтлөө хайсан за. Зориг амар зориг гаргасан. Тэгэл манай жимээгөө захиалгаа орыг нэ. За чи ярьж байгаарай. За яшгаа. Бараг тийм шүү. Зүгийн балтай сүү захиалсан ханаатандаа гэд. За тэгээ юу scuba diving осроо орох хүртэл амар айгаад. Тэгээ агиусан баах юм нөгөө шумбалтай хувц өмсүүлээд тэгэл нөгөө нэг юм athletic юм шиг те. За. Тэгээд тэрнийг юу яагаад завтаа очиод нэг гүнзгий хэсэг, шумбтай хэсэг рүү явт юм л. Тэнд нь очиод нэг юм найхсан завин дээр суунгуудаа. За. Тэгээд нэг коуч өгчт юм лээ. За. Тэгээ коуч нь шууд нааширгээл. Тэгээ шууд ус руу юу хөндрүүлэгч зүүж байгаа. Тэгээ шууд ус руу оролцдог цаа. Би тэгээ бүр нэрээ хэл мэл ойлгохгүй хүмүүс шүү. Тийм хэл ойлгохгүй түүч ойлгохгүй за. Тэр чи заавар мавар авахд амар заавар авахд ингүүл дээшээ явна.
Оо ямар асуудал. Тэгээд окей болж ийна гэвэл ингэн. Тэнгүүтээ чих өвдөд байна. Энэ хавьд ингээ өвдөд нь өвдөө зөөвөртэй байна гэвэл ингэдэг гэд. Тиймэрхүү юмудаа заагаал тэгэл явуулчихдаг юм бэл. Тэг хэл ойлгохгүй за нөгөө коуч нь байс гэж агаал транслейтер ингүүл тэгнэ гэ ингэж харуулаад ёо ингэж болчих юм уу тэгээ ус руу ороодлаа усан дээр ингээ хөвтүүлж ахт нь нөгөө нэг жилетэг юмнуудын нөгөө кислород энтрийн зүйлэгчтэй юм лээ. Тэгэл усанд ороод шил өгж байгаа. Тэгээ шилээ өгөөл нөгөө нөхцөл төрөгчийн юугаа аманд зуулгаад тэгээ шууд ус руу ирүүлчихдэг цаа. Тэгээ ус дотор ингэж нөгөө сууж байгаа хашаа. Тэгээ ингээ хөвтчихсэн чинь тэгээ шууд ингээ ирүүлчихсэн. Тэгэл хүчил төрөгчтэй амьсгалж болж гинөө окей юу гэх тэнгууд окей гингүүтээ доош орд юм бэл. Тэгээ хиндэ миний шил рүү усаар олдгоо. Шилэн дотор хамар байгаа штэ. Амар давстай цаа шууд ингээ ороод тэгээ дээшлэе гэд. Тэгээ дээшлээд яасан бэ л гэдэг шиг өдөс. Тэгээ ийшээ чинь ингээ ус ороод байна. Монголоор зүгээр орилоо шүү. Ийшээ чинь ингээ ус ороод байна. Нөөтгөн тэгээ яасан бэ л гэд ойлгохгүй байна. Ингээ чангалаа үзлээ. Гэд чангалаа тэгээ ороод тэгээ доош ороод. Тэгээ ингээ явах тус баг багаар ингээ доошлоод идэм бэл. Тэгээ явах тусам чих амар өвдөн. Тэгэл ингээ үлээгээл тэгээ гайг болол тэгээ ус руу дотгошоо ороод би бүр юм гэрэл шиг ийм цэвцэнхэр загас магас харсан. Тэгээд ингээ хөрүүлж үзүүлээд. Тэгээ манай заримынхан чихэн өвдөд ердөөс орж чадаагүй. Тэгээ нэг охин битээр л орсон. Тэгээ начиг гүнзгий явсан бас арай байхгүй юм шиг л. Тэнгүүт айжсэн. Тийм харин айжсэн байж. Айжсэн мөртлөө чадсан байна. Тэрхэн тэндээ. Харин тий. Тэгээ айгүй гоё юм мэдрэмж төрт юм лээ нэг юм. Аквариумыг харж байгаа юм шиг санагдсан бэл. Усан дотор байгаа филинг нэх байхгүй. Аквариумыг зөв шилний цанаас хараад байгаа юм шиг санагдал. Тийм үү. Тий. Тэр л үнэхээр тасархай байсан. Тэгээ амар айжсэн болохоор бүр гоё байсан баг. Тийм баха. Тий. Тэгэл нэг өдөр нь усан парк орно гэд бид яваа очсон чинь усан паркын 6-аас ачдаг юм. Тэгээд хоцроод очсон. 5-аас касс нь очдаг гэд. Тэгээд хоцроод тэгээ за болиэлээ гээл. Тэгээ ер нь сүүлийн өдрөө усан парк орно гэж. Тий. Тэгээ чадаагүй. Хоол амар хэцүүс. Хятад тал. Европ бол баг байхгүй. Тэгэл ердөөсөө KFC, бургер, пицца тэгэл хоёр дахь өдөр нь би тэд сифуд идээд шорлогны газар хөлдөр ийм том хулангүй гээ. За. Гэж орилдож басвал тэгэл гараа. Жом алхам дотор. Йоо no. Хаасаагүй за. Би тийм өөр газар тэгж их жом харж байгаагүй за. Ердөөсөө л энэ тэнд алхахаар хөлдөө ор ингээл хурц. Ааха, жом бүр үнээр хэц. Тэгээд нэг тосон шиг газар очисон чинь тэнцээ нэг жом амар их. Зүгээр шатаар нь явах толон л жом явчих. За, нисчвсэн нэг. Яа, тэр бас үнээр унтахаас өмнө би жом бодож онц шүү дээ. Яа, жом. Яа, би нэг өчтөр нэг амар муухай бичлэг үзтив санаанд орчихлоо. Тэгээ жом хэцүү мөлий. Ер нь тийшээ ганцаараа илээж бодож байгаа юм бол хэрэггүй шүү. Зүгээр айгүй тайван хүүхдтэйгээ гоё сайхан амармаар байна гэсэн, далаа дээр очимоор байна гэсэн ундаа л үнэхээр гоё. Далаа нь усан амар тунгалаг. Хөл нь дотор нь оронгууд хөл нь харагдахаар хэмжээний тунгалаг. Хайнаан руу тэгтээ амар олон хүмүүс явдаг шүү дээ. Хүмүүс амар их явдаг гэжтэй. Юунд нь олж тэгж явж юм? Мэдгүй. Гэтэ яг миний бодлоор ийм хуучин ийм аялал жуулчлалын амар том ийм юу газраас юм санагдсан. Ийм итгэвтэй. Одоо жоохон буураад эхэлсэн болов. Тэгээ ийшээ тийшээ маптай л очингууд хоосон за. Огт хөнгүү. Баар шоод ингээл бидэд хайр бэлдээл за. Нүрэ хамаа будаал. Энэ яаж ингээл ой болж байгаа. Тэгээ гардаг баатрууд тэгээ мапаас харчаа. За энд дайч юм ингээл хаалгыг оголсч нэг ч хүн байхгүй. Ядаж дийтэй байсан нэгэн цагцаа. Хоосон. Оо даа. Тэгээд за гээд тэгээд бич бар паб маягийн юм руу хайж агаад олоод тэгээ тэнцэн очиж байж агаад тэгээд тэр нь 12 гээд дижинд тусчдаг. 12 өнгөрөөчлөө. Тэгээд бүжиглж чадаач нэг хологтой бүжиглжтаа. Тэгээд бахан орсуудтай тэнгүүтээ дижин орсоос тэ нөгөө төс нь очиасаад ойрхон дэжүү баар байна уу. Энд байж магадгүй байхгүй ч магадгүй очисон чинь тэнцэн 10 хятад за. Тэгээ манус. Өөрөө баахгүй. Тэгээ бахан жом болгонод. Тэгээд
нөгөө нэг ихний тэр Оростой баранд нийцсэн чинь нэг 4-2 хосоо байхгүй. Дөрвөлээ явж байгаа хосоод. Тэгснэ девочка гэж наагдлаа. Яасагс Казахстанаас ирсэн юм уу гэд. Нөгөө би тэнд Оростой имээр яадсан чинь. Үгүй Монголоос гэж. Тийм үү Монголоос юм уу гэд. Би тэд юу яамаар байна. Батраа тусчдаг. Йоо харин тийм ээ. За хоёлаа. Би тэд шоуд заамаа хэдүүлээ хам шоудгаа гэд. Тэнгүүт нь заашгүй хантай болчихлоо. Тэгээ нөгөө баха 10 ихтэй баарн дээр бид ид очиод сааг байцаа. Тэгээд ихтэд эрэхтэй хүмүүс амар сонь юм бэл. Ямар вэ? Тэр бич пар ялдаг хэсэг штэ. Тэгээд далаараа орсон юм шиг байна. Нэг бандаж шиг нэг юм жижигхэн юм хальсан юм өмсцэн за. Тэрнтэйгээ бүжиглээ за шалтгаан. Нэг юм бассейны гоо шортнууд байдаг та. Тийм өмсөхгүй. Нэг юм хальсан бандаж шиг тагаа тэгснээ нөөттэйгөө ингээд бүжиглсэн чинь нэг юм ингээд савлаад харагдав. Яа. Тэр бүр амар хэцүү нүд алтармаар гэсэн. Ямар их юм бэ тий. Амар ивсэл юм. Амар сонио word юм лээ. Тэгэл хитэд залчтал нөө. Тэгээс санагдал. Тэгэл бид тэр хүн тэндээ хөөрхөн өөрснийгөө хөгжөөгөл тэгэл харсан да. Түнс амар гоё ингээл юм бүжгэлсэн газар байхгүй бэл. Хос өртөөс бол хоос. Тэгээд газрууд амар хол. Таксид бол нэг тийш очих юм гээд 20 км, 30 км, 11 км, 6 км гээд өртөөсөө ийм амар том орон зайд ингээд эн тэнд юмнууд нь байрлалцсан. Тэгэд би буудлынхаа хүнээс танаа энэ төв нь хаана идэм бэ гэж асуув штэ. Тэнгүүт ойлгохгүй. Төв газар ингээд тэнгүүт ойлгохгүй. Мэдгүй. Тэр авь төв гэж бэ. Яг жуулчлалын хэсэг гэдэг. Тэр нь л одоо төв юм шиг байна. Гэтэ төв шиг биш. Чи тэгтээ борлцсон байна харин. Борлож уу? Тий, жоохон борлцсон. Нэг амар хүчтэй борлоо. Тэгтээ жоохон борлцсон. Миний энэ камер ингээд батарей жоох сонирн болоод батарейны асуудалтай болсон тий. Тэгээд бит хоёр өнөөдөр эпизодаар нэг story хийж хүмүүсээс асуух асуулт байна уу гэж асуусан тий. Тэгээд та нарын ирсэн асуултууданд хариулъя гэж бодсон. Гэхдээ нэг их асуудал ирээгүй юм шиг гэлээ. Та нар гэхдээ хоёлын ингээ гэж бодоод байгаа шүү дээ. Сард нэг дугаарыг хүмүүсээс нөгөө нэг асуултууд асуугаад эсвэл бит хоёроос зөвлөгөө авмаар байвал одоо ийм ситүэйшнд яах байсан бэ, ингэх байсан бэ ч юм уу. Тиймэрхүү юм бичээд тэгээ бит хоёр нэг юм зөвлөгөө өгдөг сард нэг ангитай болъё гэж шийдсэн. Тэгээ яг хөө нэг мэрэгжлийн зөвлөгөө биш л дээ зүгээр л ингээд бит хоёр байсан болвол яах байсан бэ гэд мэдээж тэгээ тэрийг сонсоод та нар өөрсдийнхөө толгоогоор бодох ёстой тэгэхгүй бит хоёр мэрэгжлийн биш зөвлөгөө өгөөд гэдэг яг нь болох үү. Шууд дагаж болохгүй мэдээж зүгээр л бит хоёрын opinion тэн дээр ямар байна вэ гэд тэгээд хоёлаа тэрийг юугаар авъя гэж хэлээ. Юу юу төлөө Google Forms form хийчихье гэж ярьсан. Гэтэ одоо ханаар хийгөө хийчнэ. Хоёрын бичлэгийн доор линкийг тавьчих. Тэгээ та нар хизээж хамаагүй явуулаад тэгээ бид хоёр нэг сард тэгжий гэж хэлцгэр болсон тий. Өнөөдөр би буруу талтаас утсан шүү дээ. А тийм үү? Тийм. Би нөгөө тал наанд ч суудаг лүү тий. Мартцсан ба шүү дээ. За нэг тиймэрхүү. Би тэгээд зөв жижигхэн бэлэг авчирсан тийм шилд видеон дээр өгье гэж тэгээд. Тийм сайн надад өгч байгаа тийм амар дээр авъя гэсэн. Гоё бэлэг биш. Яах вэ? Амар гоё бэлэг миний дуртай стейж надаа. Юу н pop mart орсон чинь таньдаг баатар байхгүй л. Бүгд нөө таньдгууд нь бүгд дууссан. Дандаа анимын баатрууд. Тэгээд миний сод юм байдаг юм. Энэ юу юм? Үсний авчир. Үсний авчир юм уу? Тийм. Хоо. Ингэж зүт шүү дээ. Харъя. Ага харуулъя. Хараад. Ингэж аваад амных богд юм бол. Наа чи амар хөөрхийн. Баярлалаа. Би гоё бэлэг авлаа guys. Энийг өштэй. Юугийн сайн нийтээ сайн харуул ингэ зүүдэг арга байна. Ингээл хатчих. Оо. Nice. Зүгээр ингээл хатчих. Тий. Амар хөрхийн царай л ингээд. За тэгээ бүгдээрээ энийг хамт задлах уу? Unboxing хийх үү? Би стичэд амар дуртай. Багасаа чи тэгээ надад стич хийсэн үү? Баярлалаа. Энд зургуудын чи хараад аль нэг авсаг. За энд ингээд Nari Company on the spot харъя. Өөр өнгийн стичнүүд часан тий. Энэ high pressure нь хөрх юм биш. Аль нь энэ хань. А тийм байна тий. Тий ингээд
дээр яцсан big date ер нь бүгдээр л хүрх юм байна. Энэ хүрх юм байна да. Тийм ээ нөө. За надад тэгвэл энэ аргуунд энэ ягаан нь гинэ. Би энэ Би болохоор тэр энэ голыг тэр нь байгаасаа гэж хүсэж байна. За талаараа мик юмэрч. Энэ стич тэнцээ модонд орсон юм бэл. Хаасаагүй стич тий. За ингэ харахгүй. Дотор нэр юу нэдэг лээ тий. Зүү юм гаргаж байна уу? Аха. За. Хараг шиг. Энэ дэна. Тийм үү миний. Нэг ч хэлсэн байна. Миний юм бэ нөө. Мөн энэ дэрийг хараач. Энд тэ ямар сони яг ингэ төгсөж байгаа юм гарч ирээ. Би тэгээ нөө ихчийн охин бас ингээ авчирсан байхгүй. Бүгднгийнх нь яг хийсэн гарч ирсэн. Ямар сони. Сонин байгаа өстэй. Бүгдээрнгийнх нь хийсэн. Оо ямар хөөрх юм бэ. Ингээд соронцтой юм уу? Мэдхгүй. Тэгтээ ингэ хөлөг байлаа шүү дээ. Гарцсан байна. Хөөрх юм дээ. Ана баярлаа. Ямар хөөрх юм бэ. Инээцтэй. Яа, стич харахаар энэ хөрхийн асууг шиг санагдаад. Оо, эстэ хөрх. Баярлаа. Энд нөгөө ингэ дотор энэ нь байдэн штэ. Би сая энийг харахгүй гээд. Nice. Баярлаа. Хөрх юм би энэ Хөрх юм. оо суудсан юм байна уу? Team collectibles сонирхтгүй. Би лабугүй сонирхтгүй. Энэ стич бол хөрх юм. Би энэ авч цоглуулах дурггүй. Тийм дээ. Би ч гэсэн их новч цуглуулах тамаа гэдэггүй. Гэтэ стич юм чинь гэж одоо тавцсан шүү дээ. Тийм. Баярлаа. Зүгээрээ. Энэ их сэтгэлийг чи яаж хариулах вэ? За хоёул одоо нөгөө асуултуудаа хариулъя. Надад өн жоох юм хэцүү. Надад сониачин гэвэл би чамайг нэрээ явснаас хойш жоохон завгүй байсан юм байна өдрөлгөн. Нэг контентууд гой контентууд орчихсон шүү дээ. Тийм контент лайк шеэр. Тэгээ тэгж явж байгаа би ханаад үрцэв шиг байгаа маа жоохон таарч. Тийм бах тий. Тэгэл завгүй ямар ч гэсэн ажиллаа хийгээл байжила. Чамайг хүлээгээд аригуныг сансан. Би бас сансан. Аригун бас сансан. Тийм чи нэр юм гоё паблик бичлэг хийсэн юм нөгөө Instagram дээр. Би хитэн зураг оруулсан нөгөө нэг видео зүгээр нэгтгэхэд нэг рeel болгоод оруулчих гээд хүлээгээд өөрийгөө хүлээгээл үж энэ. Тэгээ нэг заав гарчвал гэж нэг юм онгод орчвал тэр рeel хийчиндээ. Тэгээл оруулчих. Тэгээ гоё кофе шоп жоохон хомс юм бэл. Тийм үү. Надад ч нөгөө кофе шоп амар чухал шүү дээ. Тэнгүүт гоё кофе шоп байхгүй. Тэгээ нэг бол дажгүй газар итгэлдэггүй юм билээ. Мапыг хараад за энэ гоё юм байна гингүүт очихоор хуучирсан байх магадaltaй. Эсвэл дандаа хол таксид ч очиж мочих юм уу нэг юм. Тэгээ яг нэг цэцэгтэй ийм цэцэгтэй нэг кофе шоп хамгийн сүүлд явах өдрөө ороод тэр бол үнэхээр гоё эс. Гэтэ кофе нэг юм орчин тэр чигтээ юм тарсан цэцэг мэцэгтэй. Тэр айгуу гоё нүд баяс цэцэгний дэлгүүрт төрсөн юм шиг үү. Тийм. Гэтэ кофе мохоос тийм. Яг паста, пицца энэ гардаг. Тэднэр нь ийм жижигхэн порстой. Гэтэ гоё амт нь бол гоё эс. Nice. Тэгээ нэрээ дундын санаачин гэвэл нөгөө нэг хоёулынх нь уншаадсэн номер кино хийж байгаа. Трейлер нь гарсан байсан дээ. 12 сард илүү. Кинон хийжээ гарах лээ. Тэрийг би хараагүй. Ямар ч трейлер нь гарсан байлээ. Тэгээ бид хоёроос тэрнийг үзэнгээ юу гэдээ ревю видео илүү. Тий. Киноны reaction видео тий. Тэрнийг үзэж хийгэрсэн те. Тий. Тэр ихтэй амар гоё сонирхолтой гоё явах баха. Нэг сүртэл трейлер хэлээ тий. Амар шиг кино шилжсэн. Ер нь номын уушаар номын уушчаа кино үзэхээр шалмын яадаг. Тайлы тэрэндээ бэлтгэлтэй байхгүй л. Яа би ингэж бодож ирсэн штэ гэд тий. Амар зүрлэх баха. Тэгэхээр бас ярих юмтай гоё байх баха. Веритигийн бас постэр нь гарсан тий. Жүжигч нь бүр алж байгаа сте. Тий. Анна Хэтэвэй, Dakota Johnson. Тэр эрэгтэй нь хин биснэ сандгүй. Эрэгтэй мэдгүй. Тэгэл тэрний постыг харж бас баясаал.
Нэрээ чамаг яснаас хойш би ном унших ч завгүй байсан юм байна. Тэгэл байла. Би сүүлийн жоохон depression хөдлөөд юу ном бас уншихгүй байна. Ер нь уншдаггүй гэсэн үнэл яг л хүн depressionтэй байхаар анхаарал төвлөрөл муулцдаг гинэ. Нөө 80 бодлоор ч ирэн штэ. Ингээд өөрийгөө тарих одоо амьдралын утга учир юу юм бэ гэж солиорол тийм бодолтой явж хахад ном дээр тарих төвлөрдөг юм байна. Гэтэ бас номоо ойрд уншихгүй л ах. Тэхгүй уншиж харах шүү дээ. Хэл энийг ингэж тавьчаад дээрэс нь жоохон харагдах. Ямар гоо юм бэ? Яа, инээдтэй юм аа. Тэгэл ойр тас ном уншаагүй номын баяр болж байгаа юм лээ өнөөдрөөс 3 хоног. Очиж нөгөө нэг 2 дугаар батын авт юм уу? Аз хорын юунаас тэгэж авч амжихгүй. Ядаж аваад тавьчих. Хоёрын нэр уншчихгүй. Би одоо харин мартаад ингээд за нэг дээр нь гардаг лөө хоёр дээр гардаг лөө гэдэг ингээд жоохон талгаа эргээд тэгдэг л. Тэр тэгтээ зөвхөн нэгдүгээр хэсгээр нэзтэй кинон. Киноны тэр Итали залуугийн дүрд амар гоё залуу тоглолцсон саарсан уу? Үгүй. Тэр нөгөө нэг 365 хоног гэдсэн шүү дээ. Тэрний ихтэй нөгөө нэг юу тариаланч цэцэрлэгийн юу төлөөд цэцэрлэгчийн дүр тоглолцсон. Gardener. Yes. Нэрийг ингэдэг л мартсан. Гоё залуу тоглолцсон. Nice. Тэгээ 9 сард юу нэхэдэ амар юм завгүй сар ахын тэг хүмүүсийн амар юм grind хийдэг сар юм шиг өдөр болгон busy ажиллаа хий амьдрал ах уу. Тий. Ажлын үр бүтээл юунаас эхэлдэг гэсэн. 9 сар намар амар итгэждэг. Хэдэн үгээр 20% гэсэн үү? Гэтэ ингэ харин 9 сар надад нэг юм сайн хоёр дахь шинэ эхлэл юм санагдаад. Одоо 1 сар ингээд хүмүүсийн хувьд шинэ эхлэлээд штэ ингээд шинэ онгор 9 сар дахиад нэг юм reset болж байгаа юм шиг санагдаад идэв штэ. Итгэждэг ажлын үр бүтээл ер нь хүний үр бүтээл намар илүү хэдэн үгээр илүү итгэждэг гэж судалгаа гарчсан. Тэр ялчгүй нөгөө нэг хичээл багаас хичээл 9 сард эхэлсэн шүү дээ. Тэнгүүт эхлэл гэдэг утгаараа манайс яг тийм ментали суудсан байгаа даа. Тэнгүүт ажил дээр ч за одоо ажлыг алъя да. Ажил төрөлд анхаарыг гэлээ. Тэснээс нэрээ тэнд амар чихтэй хайнаад тэгээ хумс бүр шууд хальсалаад очиод нөө зөөлрөөд чигэнд тийм үү. Тэгсэн амар сонио. Бидний бүгдээрээ гэх нь хумсан зөөлрөөд. Тэгээ минийх ялангуяа амар зөөлмөс болохоор очиод шууд нэг өдөр 3 хумс сэтрээ за. Тэгээ калс хумсаа аваад. Арсчин гойсон уу? Үс чинь эсвэл налчсан уу? Тэгж мэгдүү. Минийх ус бурж ичт. Минийхээс тэгт. Жохон буржирдаг чиглээ яад юм уу? Ингээ дандаа strainer хэрэгтэй straight. Минийх одоо жохон юм урт олчвол жохон арзар. Богон дээрээ гайгүй. Тийш дээ. Санчлаа чамаг жоох уртстай гэсэн чинь. Арзар өстэй. Арзар өстэй ш начиг тий. Тэгсэн яа хамарцах. Арих бох. Өнөөдөр тавтал. Тийш дээ. Арих бохгүй. Йоо мараа. Би хайнанд гоё шоодно гэж бодчихсон сэтгэлээ дармаар. Монгол гоё шоод юм уу? Монголоос мя шоодсон. Юу ирч цах тийч хоосон гэдэг. Монгол нэр одоо хаашаа төрсэн сул газар. Алдахгүй тий. Чиглэлттэй газар хов хоосон газар арах чи юу юм бэл. Тий. Илээсөө. За тэгтээ яг сайхан гоё ус хараад сайхан өстой гоё эс. Тийм бич дээр гоё амраал гоё байсан баха. Үнэхээр чийл амарсан. Нэг юм яар сандарсан нэг ч юм байгаагүй. Тий. Тэгээс за өнөөдөр яах вэ? Тэгээд өө гэж нэг таваараа. Ажлынхантайгаа хамт явж болохоор арай ингэж за ажил яаж байгаа бол гэж бодож чадахгүй. Тий. Гоё юм тий. Тийм бах нэрээ тийм бах тий. Тэггүй ингэж бас ажиллаа бодож модсон бол жоохон ядаргатай л байхс тий. Рүүнийг үлдээгээд ахын үлдээгээд. Эсвэл ихний өдөр том нулимстай уйлсан гэсэн. Хүү юм тий уйлт юм уу? Уйлсан гэсэн. Ими. Тэгээд 2 өдрөөс нь гайгүй болцсон гэсэн. Нээ амар өрөвдмөр. 2 дахь өдрөөс нь чамаа шүү мартаа. Харин тэгээд өстө би яарал тэднийх рүү орвол за ирчээд зэгч нааг тоохгүй. Гэтэ яах вэ? Амар хөрхөө гайгүй байсан гэж санаар. Тэгэхгүй тэнд очсон чи би цээжэр хүндүрлээд. Санаад уу? Санаа зовоод. Хөрх амтнааг одоо хайцсан гэж бодож байгаа хтаа өрөвдөд ингээд цээжэр хүндүрлээд. Тэг би ажиллахад ёо би нэг юм санаа зовоод байна. Амар хэцүү байгаад байна гэж. Юу юм бол эсвэл за рүүний юм байна дөө. Тийм ээ тий. Тэгэхээр хүүхдтэй хүмүүс бүр хэцүү. Би бүр яг тэгж бодсон. Нэрээ их хүүхдээ санах бол бүр амар гэдэм байна даа л гэж. Би сүулт гэхдээ ингээд нэг
бичлэгэн дээр үзсэн юм аа. Хиний бичлэгэн дээр үзчихлээ. Тэгсэн чинь муурыг ингээд орхиод яв штэ. Тэгэхээр ингээд андаа явчлаа гэж боддог гинэ. Би тэрнийг чамд ярьсан хаа. Тийм үү. Тэгээд ирэхээр нөгөө ангаа авчир гэдэг. Нөгөө бид нэр өдөр алгал гэрээс гараад явж байгаа ш. Тэгэнгөт за манай хүн андаа явлаа да. Ол зам хэр ахын дээ. Тэгээ удвал хөрхийн одоо хоног мандгаар байхгүй болонгот үе ааны хийж агаад өгцөн байх үедээ гэж санаад авдаг. Хоёр дахь өдрөөс нүгцэн бахаа гэж. Тэгэл эвлэрсэн юм шиг. Тэгээд дараагийн эзний хүлээн зөвшөөрөл. Тэгээд тортой юм зумтай орж ирэхээр өөста өнөөдөр алсан байна да манай. Чи рүүний тэг хөрхөн юу авчирсан уу? Нохо тэнцээ тийм дэлгүр болоогүй. Тийм үү. Тэнцээ тэгсэн чи тэрний бич баар гэсэн штэ. Тэнцээ амар хөргөн чинчилла мууртайсан. Чинчилла ямар муурь. Нэг юм бас хөргөн бомдгор жоохон богино үстэй нэг юм алагдуу муурд тахгүй юу. Амар хөргөн ингээд юм уяатай за баарнд ингээд бийждэг муург бодлоо. Тийм уяатай санал дээр ингээд хөвтөж бивчихсэн. Гар марнаас ингээд оролцож байгаа юу. Амар хөргөн. Тийм. Асуултуудаа хоёлоо ярих уу да. Хоёлоо байраас олчдөг. За. За асуултуудаа явцгаая. За. Медитейшн хийх эсвэл journal хөтэлдэг үү? Тэр талаар юу гэж боддог вэ гинэ? Медитейшн хийх эсвэл journal хөтэлдэг үү? Хөтэлдэг штэ медитейшн. Би тэгтээ ойрд нэг хийгээг байгаа. Яг нөгөө нэг өвөл яг ганцаархтай амьд тэгж хийжсэн байна. Амар тусалдаг л санагддаг шин одоо. Би болохоор юу яажсэн нэг сэтгэл засалч дээр явдаг байхад ер нь өдөр алга хөтлүүлдэг. Тэгээд өдөрт сөрөг мэдрэмжээ бүгдийг жагсааж бичнэ. Тэгээ өдрөөр сөрөг мэдрэмжинд багасхыг ингээ ажиглаад. Дээрс нь тэрнээс хойш суусан зуршил юу гэхээр нэг жоохон сэтгэл зүйн гар унаад штэ. Тэр үедээ шууд компьютераа нэгээд нөөцөө гаргаж ирээд тэр бүх нэг юунаас болоод хямраад байгаагаа биччихтэй. Тэдэн сарын тэд ингээд. Би бол тэгдэг. Яа би болохоор журналыг зүгээр л бараг нэг юм өдрийн тэмдэглэл юм шиг хийдэг. Тийм тэгээд ингээд нэг хэсэг амир юм бичих дуртаалцсан байсан. Тэгэж хийдэг. Би бол жоохон тэгдэг юм л залхуу үрээд. Зүгээр хаяа онгод орол номны норог бичнэ. Тий. Гэтэ тэр тий. онгодоос хамаарат бичсэн юм эргүүлж уншдаггүй. Пирс уншиж байгаагүй. Гэтэ хэдэн жилийн дараа уншаад гоё яах. Саяны өвөлд ихтэй би барыг 3 мó 4 дэвтэр дуусгасан баха. Тэр бүр сайн бичсэн юм тий. Тийм барыг өдөрт 2 удаа бичээ за ингээл зүгээр жоохон эвгүй ингээл тухгүй санагдахаараа ингээд бичээд байгаа хгүй. Тэгж бичдэг гэсэн. Хоёлаа жоохон багт нэг цоочтой дэвтэртэй тэрэн дээр хоёлаа өдөр болго тэмдэглэжтэй санаж байна. Хамт уулзсан. Уулзчаад тийм. Нэг юм цоочтой дэвтэртэй. Яг ингэ сансан чинь нөгөө манай орцны гадаа нэг юм нөгөө танай орцны гадаа ч гэсэн байсан л да юм модон саналдээс тэрэн дээр ингээд тэрийг ширээ олгож байгаа. Нэг хов гадаа бичсэн. Тэгснээ ингээд хоёулынх нь хажуудлын орцонд илүү нөгөө акапелла гэд хамтлаг гэдэг байсан шүү дээ guys. Тэрний нэг юм хамгийн царай мутантай. Уг нэг ах нь амар царилэг шүү дээ нөгөө кинонд тоглодог тийм гоёлын даашин зүйл тоглодог ах. Тэр ах нь биш нөгөө царай мутан байсан. Манай байранд дэдэгсэн. Тэгтээ аггүй тэр царилэг ах чинь манай байранд дэдэг байсан байхгүй юу? Үгүй нэг юм батхтай нүртэй арцгар нүртэй тэр зүгээр идэг байсан юм шүү. Тийм болов. Би тэгэж ойлгоод яг л 100% дээр тэр байшин гардаг ш нөгөө яг гэртээ тийм балт гард юм уу те? Тийм тэр байшин дотор тийм хийсэн тийм кино. Яа тэгээ бит хоёрны өдөр нөгөө ах чи явж гэсэн хоёлоо тэмдэглэлийн дэвтэртэйгээ явжсэн те. Тэр цаашдаа тэмдэглэлийн дэвтэр агаас ахаа гар үсгээ өгч гэсэн шалгтай амар хүүрх өгсөн те ингээд сандах байна. Акапелла гэд бичсэн. Хөрхөн төлдөг гэсэн шүү дээ нэг тийм. Яг хүүхдэл юм да. Тийм. Флаш хамтлаг бас байдаг гэсэн санаж байна. Манай нэгдүгээр орцонд флашыг нэг нь өгдөг гэсэн шүү дээ. Дид. Одгоогийн орц.
Яа, одгог орцонд те. Тэрнийхийг бас арай ах чамжаагүй. Тэгэл тий флаш хамтлагийнхаа юу тэр үед манай хоёр ах хоёлаа амар юу яадаг гэсэн юм бэ? Флашыг шүтдэг. Тийм. Мөжих зүжих чинь амар шүтдэг гэсэн чинь. Юу бондгор юм флаш юм байна. Баг гараас аавна гэж илүү яалаа марч чи. Лав амар тэрхэн тэндээс хөөхөө одоттой амжчихсан. Тийм дээ. Яа. Тийм нэр дээр үед одоо бацсан чинь гарын үсэг амар авдаг гэсэн. Одоо бол селфи л авах юм шүү дээ. Зураг авахулаа гэдэг гоо. Тийм. Гэтэ тэр одоо гарын үсгэр нь яах юм бэ? Тэр яах чинь тийм. Жааслалтай юм шиг. Акапелла тэр жаас. Амар краш нь бол тих баха. Тийм л ах тий. Тийм. Тэгэхээр шууд эсэд өөрчлөх медитейшн хийж гараа. Гэтэ ер нь өөр чинь амар сөргөөр юм сөрөг мэдрэмж нэлээд байгаад байвал сайхан гаргаа бичиж яах нь ер нь зөв. Тийм шүү. Дандаа байх шаардлагагүй. За өөрийгөө хүчилж тэр юмыг бичих шаардлагагүй. Зүгээр сөрөг мэдрэмж байгаад бол тэрнийг сайхан өөрөөсөө гаргах зорилгоор бичээл гараарай нөө компьютер дээр нөө хамаагүй утасныхаа нөөц дээр нөө тий. Мэдрэмжээ бичгээр тэгтээ угаасаа илүү ойлгодог тий. Нэг юм бодоод бас бичээд байгаа болохоор нэг өөр өөртөө ярилцаад байгаа юм шиг амар ер нь бол тусалдаг юм шиг санагддаг шнэ да. Мишельтэй амар Taurus vibe өгөөд байдаг. Хоёуланд нь амар дуртай шүү гэдгийг хэлмээр байна гинэ. Баярлаа. Би Taurus биш ээ. Тэгтээ баярлаа. 24 настай өөрсдөө юу гэж хэлэх байсан бэ гинэ? Пүү 24. Чи юу гэж хэлмээр вэ? 5 жилийн өмнө гэдэг чинь би юу хийсэн бэ? 20 онд юм уу? 20 онд юм байна. Тоод би яг нэг мөрөөдлийн ажилдаа л орсон байсан. Бааса мөрөөдсөн ажилдаа ороод дөнгөж юм галзуу үе дээрээс нөгөө нэг юм бүхний чадна. Тий. Workaholic. Абиста ална гэл нөгөө амар юм ирч хүчтэйгээр ажилдаа орсон үе байсан. Тэгээ тэр үед бол юу ч хэлэх байсан бэ гэвэл зүгээр тэгж амар би сэтгэлээ зориулж нэг зүйлийн төлөө яваад хэрэггүй шүү. Жохон тайван байгаарай л гэж хэлсэн баг та. Жохон тайван байгаарай л гэж хэлсэн минь өөртөө. Нэг юмд битээ санаа зов. Тий. Ингээд anxiety дээр бид ч жоохон бахад өгсөн. Одоо би бахад ч одоо ч гэсэн тий. Нэг юм би ажлыг сайн хийх ёстой, карьераа ингэж өсгөх ёстой гэдэг нэг юм ёстой гэдэг зүйлүүдээр амар их өөрийгөө ингээд шамдуулсан үе байсан юм байна. Тэгээд жохон уужуу тайвнаар юмыг хүлээж аваарэ. Тайвнаар карьераа хөөрөөл гэж хэлсэн баг. Өөрийгөө зоохгүйгээр. Тий. Би 24 настай байсан Мишельтэд юу хэлэх вэ? Би амар юм зоригтой тэгээд cringe байхаас айх хэрэггүй гэж хэлэх байсан байна. Ингээд юмнаас санаа зовоод за ингэчүүл явах бол тэгчүүл явах бол гэж бодохгүйгээр яг өөрийнхөө хийхийг хүсэж байгаа өөрийгөө илэрхийлмээр байгаагаараа илэрхийлээд ямар нэгэн хүнээс ингэж ямар нэг юмд ингэ баригдсан гэж ингэж өөрийгөө хайрцаглахгүй. Илүү чөлөөтэй амьдралыг чөлөөтэйгээр ингээд мэдрээсэ. Юмд санаа зовхгүйгээр яг өөрийнхөө хиймээр байгааг хийгээд хэлмээр байгаагаа хэлээд тэгээсэ гэж зөвлөх байсан. За тэгвэл хоёул бас ингээ ийм эрүүл мэндийн хувьд ч юм уу гоё ийм тэр үед тий эсвэл одоо юу ч мэдгүй хүнд ингээ амар бас хэрэгтэй шууд хэрэгжүүлж болохоор тийм зөвлөгөө байвал одоо нарны тос тэгтээ нарны тосыг бараг 10 жилээс хойш төрж байгаа шүү дээ. Өглөөний цайгаа заавалч уугаарай гэж хэлсэн. Тийм үү? Өглөөний цай хүнд амар чухал санагдаа. Би ер нь нэг хэсэг өглөө шууд юм идэхгүй кофе уучдаг үе байсан. Тэгэхээр хадаад бүр ирсэн моддаг. Дээрс нь нөгөө цэсний үйл ажиллагаагаа сайжруулахын тулд өглөө хүн заавалчгүй юм тослог авокадо, өндөг мөндөг гэх тиймэрхүү юм хэрэглэх хэрэгтэй юм байна. Тэгж цөсөө ингэж үйл ажиллагаанд оруулчаад өдрийг эхлэхгүй
бол цэсэн тас айгуу муу идэм бэлээ. Тэг өглөөний цайгаа гоё чанартай уугаарай гэж хэлмээ. Нарциссист чанар муухай эготой хүнтэй ойр ажилдаг байж байгаад одоо тэр хүн шиг болохгүйг их хичээдэг гэх гэсэн юм шиг байна. Жохон дутуу ирчиж. Тэгээд энэ талаар юу гэж боддог вэ л гэж байгаа юм байна. Нарциссист чанар муухай эготой хүнтэй хамт ажилтдаг юм байна энэ охин. Аха. Тэгээ өөрөө тэрэн шиг байхгүй хичээдэг гинэ. Тийм aware байгаад бол болом шүү. Yes. Яг ийм миний хувьд ингээд хүн жоохон хажуудлын хүн ингээд ийм ааштай ч юм уу ийм жоохон хувиа хичээсэн байдаг байхад хамт ажилладаг байхад би хуучин би олддог төсөө илүү тэр хүний эвийг олох гэж ингээд илүү тэр хүнийг ойлгомоор аргадаж харцдаг гэх юм уу. Заавалч хүнийг өнөөдөр таны энэ айгу гоё харагдаж байна гэдэл магтж байгаа ч юм уу нэг ингэж яг уу тэр хэрэгтэй л гэдэг байсан л та. Эсвэл чи ямар байна, та ямар байна. Тэгвэл би энийг ингэж гээ тэр хүний илүү урдаа тавиад ингэж ай талын засаж харцдаг гэсэн гэх юм уу. Одоо байсан бол би тэхгүй илүү жоохон үзэлцэн гэх юм уу. Яа. Тэгж жоохон доор нь бууж харцаад байдаг гэсэн хуучин бол. Тийм би бас оронд нэсэн бол яйлуулах зайгаа барихыг л хичээх юм байна. Заавал харилцах шаардлагатай хүн бас биш бол тийм шууд удирдлага мэдгүй юу ч гэдэм биш бол зайгаа барих гэж л хичээх юм байна. Тэгснээс тэр хүн нарциссист байгаад яг өндөртэй байгаа гэд тэр хүнд яаж нөлөөлж чадахгүй шүү дээ. Эсвэл яаж чирэлдээд өөрийгөө ойлгуулж чадахгүй юм чинь. Тэгэл алуулах зүгээр өөрийнхөө PC-г бодвол тэр хүнээс зүгээр ингээд жоохон холуур харилцахтаа гоё юм personal биш юм ажил шугамын юугаа ингээд барайл boundary-тэй л харьцах баха. Тэгээ тэр хүн шиг болохгүй хичээдэг гэх нь очсон юм дээ. Ягаад болно гэж бодоод байгаа юм бол. Яг өөрийгөө тийм үйлдэлүүд гарахгүй байлгахад анхаардаг юм болов уу? Эсвэл өөрөөсөө тийм ажилтдаг юм болов уу? Өөрөө жоохон тиймэрхүү санагддаг юм болов уу өөртөө? Эсвэл тийм өлөрч авчаад би тийм байхгүй гэдэг зорилготой юм болов уу? За мэдэхгүй. Тийм болов. За зүгээр өөрөө анзаарсан тэгж тийм болохгүй гэж бодж л байвал өөрөө ирүүл анаа л гэсэн үг. Өөрөө ингээд aware байгаад тэ юм болчихгүй дээ гэдэг ч байгаа юм. Тэр чинь тийм биш л гэсэн үг. Түүнээс нарциссист хүмүүс бол хизээж бусдыг бодохгүй. Яа. Gap-ийн талаар юу гэж боддог вэ? Gap авсан чи гэрийнхэн дургу байгаад надад 1 жил өнчгöd гайгүй л байх гэж бодсон гинэ. Би gap year-ста мэдгүй би тийм авч байгаагүй болохоор. Би ч бас авч байгаагүй. Гэхдээ бодоход тийм ингээд хэрэгтэй юм шиг санагдаад. Yes. Яагаад гэвэл ингээ өөрийнхөө юунд дуртай бас нэг эгүү хэмээр байгаа гэж жоохон бодох. Заа юм шиг. Яагаад гэвэл одоо ч дөнгөж 10 жилээ хэдтэйдээ төгсдөг лээ 17 8 12 дугаар анги гэдэг чинь 17 8 тал. Тэгэхээр амар жоохон байгаа хгүй. Тэгэхээр ингээ 1 жил яг аваад ингээд яг юу хиймээр байгаагаа жоохон бодсон зүг баха. Зөвдөл нэг тийм буруу зүйл юм шиг санагддаг шүү дээ. Надаас нэг буруу зүйл санагдав. Нэгдүгээрт миний болохоор юм. Одоо 10 жилээ төгсөөл оюутан болоод оюутныхаа дараа шууд ажилд ороод тэнгүүт ингээд амьдрал ингээд үнэхээр завгүй. Тэнгүүт gap авч штэ. Тэгэхээр надаа тэр хүн ядаж нэг хэсэг хугацаанд ингээд юм хийхгүй байх боломжтой байгаа байхгүй. Яг тэр хугацаанд өөр ажил хийж болно. Зүгээр нэг юм маргааш тиймтэй энэ жил ингэн тэгнэ гэсэн нэг юм прешэр байхгүй хэсэг хугацааг өнгөрөөчөд надад зүгээр санагдсан. Түүнээс биш 10 жилээ төгсөөл шууд их сурвалаа төгсөн сайн сурна ингээл явж байгаа л дараа нь ажилд орно гээл тэгэнгүүт ингээд урт хугацааны амралтгүй амар олон жилийн ингээ өнгөрөөчихөж байгаа байхгүй. Тэгэл хүүхэд гаргана, эмэгтэйчүүд нь хүүхэд гаргана гээл эрэгтэйчүүд нь тэгэл карьераа хөөнө гээл байнгын л өдөр алгал хийх юмтай заагүй байж байгаа болохоор надаа ер нь хүн амьдралдаа ганц л амьдарч байгаа юм чинь ядаж 1 жил ч юм уу хэдэн сар ингээд юм хийхгүй байх зүг санагдсан. Миний кейс дээр юм уу? Тийм. Гэхдээ gap year-ийг бас яг нөгөө нэг юм хийхгүй гээл ингээл юу ч хийхгүй ангаагаал өнгөрөө
өнгөрөх биш те. Их тэр жилээр зүгээр яг өөрийнхөө юунд дуртай юм бэ? Хүн ингээ жоохон уйдаж мутахаараа бас илүү боддоо шүү дээ. Юунд дуртай үгүй гэдгээ. Тэгэхээр тэгжил өнгөрөөсөн дээр хаа. Яа, угаасаа л амьдрал чинь үргэлжилдэг болохлээр. Тэгэхээр зүгээрээ санаа зовлтгүй. Ээж аав нар тэгэл ойлгондоо. Эхэндээ жоохон ер нь тиймэрхүү юмнууд их дург байдаг шүү дээ. Тэгж байгаа л за гэж хүлэн зөвшөөрөл харин зөв мэрэгчлээ сонгоцсон ч юм уу байхад тэгэл эцэг нар дараа нь марччихэндөө. Шинээр YouTube нээж эхлүүлэх гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгөөч сэдв яаж олох вэ гинэ. Шинээр YouTube эхлэж байгаа хүмүүстөө чиний л хэлэх юм байна да. Гэтэ зүгээр шууд юу ч бодохгүй хийсэн дээрээ тийм хоёулынхны 5 минут подкаст гэдэг шиг 5 минутын дотор яг юу ч бодохгүйгээр шүү шүү. Хашийн нөгөө тэр модон дээр тэр яг чигрээр одоо тэр яг юм амар том шүү. Чиний өнцөг сархдаг таам. Би шилэг болохоор гахгүй нүг. Тийм. Зүгээр л шууд эхлээд тэгээд өөрийнхоороо байх анханасаа гоё ингээд баг зөөхгүйгээр. Тийм ингээд ягаад гэвэл одоо ингээд хүн болгон яг адилхан одоо юу гэдэг юм амар юм алдартай ютубертэй адилхан болох гэж юм уу мэдгүй нэг тийм баг штэ одоо хүн дуурайдаг тэгхгүйгээр яг өөрийнхөө гоё онцлогийг гаргасан гоё хов хүн нэ гаргасан тэг гоё видеоноос ч санаа зовхгүйгээр гоё ихлээрээ тий. Тэгээс өөр баг зүүж YouTube хийж байгаа дараа нь бага тайлах хэрэгцээ тэр хүнд гарч ил таарна штэ. Тэгэхээр амар хэцээд байх тий. Яа тэгээд тийм болохоор тэгээд яг өөрөөр чамаагүй үсэ байхад яг чам шиг сонирхолтой хүмүүс үсэ байж л таараа. Тэгээд чамд дургүй хүмүүсийг үзүүлжсэнс юм чамд дуртай чиний тайпны хүмүүс чамааг үзээд дэмжүүл амар гоё штэ. Заавал нэг амар вайрал болол 300-400 мянга хүн болгон таалагдах албагүй ч тий. Харсан уу тэр? Тийм байна. Хөө. Тийм шүү дээ. Гимцсэн болов уу? Тийм шүү. Тэр ямар шоу юм бэ? Газар уншил шүү дээ. Газар унаа. Тэр доор нь тий. Тэр доор хөдлөж. Амар том шоу тий. За тэгээд ямар ч ихлээр уцаараач бичиж болно одоо бит хоёр ингээ уцаар бичиж. Камерны асуудал гарсан. Бит хоёрыг камераар ивент хийдэг хүн байна уу гэж. Гэтэ ингээд одоо бусад подкаст үзэхээр амар профешнл юм шиг санагддаг. Хоёулаа болохоор амар юм наазгаа дээ. Машаллаа. Яг хүмүүс нь өөрсөндөө тийм чинь дээ. Тийм заавал эндэн тэгнэ гэсэн юм батгалах тэгэл гоё болчихдог шүү дээ. Тийм шүү дээ. За тэгээд та нарын явуулсан асуулт ингэж болчих шиг болоо тий. Yes. Цөөхөн л асуулт байсан. Хүнийг дуртай өнгөөр нь характеристик хийж болдог гинэ. Чамчууд тэр өнгөгээ хэлэх өнгөө юм уу? Энэ гүн ногоо dark green. Ингэнэ ногооныг илүүд үздэг бол гинэ. Ерөнхий шинжинд байгальд ойр ив нэгдэл шудраг хэсгийг эрхэмлдэг гинэ. Тэгээд шудраг хэс тийм ээ. Дотоод ертөнцийн болохоор амар амгалан тэнцвэрийг чухалчилдаг. Материаллог болон сэтгэл санааны доктортой байдал хүсдэг гинэ. Тэгээ хүмүүсийн дунд өгөөмөр тусч бусдыг сонсож ойлгодог хүн гинэ. Үнэлээ. Сул тал нь заримдаа өөрийн хэрэгцээг мартаж бусдын төлөө хит их золиос гаргадаг. Тэр нь сул тал нь жах шиг тий. Гэтэ яг л шүү дээ. Тэгээд яг л юм байна. Би болохоор чинэлээ юм баггүй. Тийм үү. Чамд чи тэгтээ чинэлээ баахгүй ганц пижак байгаа. Тэрнийг барыг 2 удаа л өмснө. Тийм үү. Манай гэрийн хаан чинэл ягаа. Тийм шүү. Пастел ягаа. Тэгтээ чамд юусоо чинэлээ юм дуртай гэж юусоо мэдчихэж байгаа юм. Би саяхнаас өөрөө мэдсэн юм аа. Надад дуртай өнгө байдгүй. Ер нь байдгүйсэн. Тэгээд сүүлийн үед анзаарч би нэрээ чинэл ягаа өнгө дуртай юм шүү дээ бодсон. Сэмбод. Тэгэд чинэлийн ягаа өнгөн дуртай хүмүүс болохоор ерхий шинж нь уран сэтгэмжтэй, мэдрэмтгий, дотоод ертөнцөө чухалчилдаг гинэ. Дотоод ертөнц нь болохоор сэтгэлийн гүн, мэдрэмж, оюун санааны эрэл хайгуулыг эрхэмлдэг гинэ.
Сүүарэ. Оюун санааны эрэл хайгуулаа. Тий. Хүсгэмэл. Одоо юмыг ухаж төнхөд өгдөг энэ юм болов. Мэдээгүй. За хүмүүсийн дунд болохоор өөрийнхөө уран бүтээл шинжтэй харагддаг гинэ. Яг л тий. Сони. Тэгээд ер нь хаач явсан нэг жоохон өрөмц харагдаад иддэг тал би шүү. Нэг амир. За. Уусаадахгүй юу? Тий. Тэгээ хүмүүс жоохон жирхэж харцаад идэг тийм учиртай гэж магадгүй юм бэл. Хахин чарсан энэ жоохон юм өөрөөр охин байна да жоохон ширүүн юм байна да гэж айгүй хардаг гэсэн юм. Сул тал нь заримдаа бодит байдлаас тасрах хит мөрөөдөнд хийж болно гинэ. Мэдгүй энийг бол мэдгүй мэнэ. Заримдаа би юм хэрэглээд бодит байдлаас тасарч шүү дээ. За цэнхэрийг илүүд үздэг хүн бол ийм байдаг гинэ. Ерөнхий шинжин тайван сэтгэлээ барьж чаддаг, үнэнд шудрах, найдвартай хүн. Дотоод ертөнцийн дотоод амар амгалан гэрхэмлэн стрессийг төвчж чаддагч заримдаа дотроо удаан хадгалдаг. Хүмүүсийн дунд болохоор итгэл төрүүлдэг, хариуцлагатай, бусдад түшигтэй харагддаг. Сул тал нь шинэ нөхцөл байдалд удаан дасдаг, өөрийнхөө зөрүүдлэх магадaltaй гинэ. За улааныг илүүд үздэг хүн бол ерөнхий шинжин эрч хүчтэй, тэмүүлэлтэй, зоригтой, өдөртөгчийн шинжтэй. Дотоод ертөнцийн альва хурдан шийдвэр гаргадаг, амьдралыг эрч хүчтэйгээр мэдрэхийг хүсдэг гинэ. Хүмүүсийн дунд болохоор өөрөө итгэлтэй, бусдыг хөдөлгөж урамшуулдаг, сул тал нь төрийн зан гаргах, төвчээр дутмаг байх магадaltaй гинэ. За хар өнгөн төртөн хүн болохоор хүчирхэг, өөрийнхөө нууцлаг гинэ. Дотоод ертөнцийн бие даасан байдлыг эрхэмлэн гүн гүнзгий боддог. Хүмүүсийн дунд загварлаг, дэгжин, хүчтэй дүр төрхтэй харагддаг. Сул тал нь заримдаа хит их хаалттай, бусдад хүйтэн сэтгэл төрүүлэх нь бий гинэ. Цагааныг илүүд үздэг бол цэвэр энгийн үнэт шудраг гинэ. Дотоод ертөнцийн шинэ эхлэл зэгцтэй байдлыг хүсдэг. Хүмүүсийн дунд найдвартай, шулуун шудраг, бусдад итгэл төрүүлдэг гинэ. Сул тал нь заримдаа хит төгс зүйл ирмэлцэж өөртөө өндөр шаардлага тавьдаг гинэ. Гэт шүү дэлгэрүүлэх зөндөө боломжтой байд юм бэ лээ. Сонирхолтой л энэ одоо л ойлголоо ш дэйтэн дэр чи ямар өнгөндөртэй ингэж асуугаад ягаад тэгж асуугаад байдаг юм аа. Нэрээ дэйтэн дээр сэж асуувал энэгээр асуугаад ингэж болох юм шүү те. Энэ хүнийг гоё дэлгэрүүлээд өгөөч. Би тэгтээ ийм байгаль дээр харагдаж болдог тийм өнгөндөртэй одоо ногоон гэж штэ тэгэхээр ингээ ногоон амар тайвар гэж бас тэр шиг ингээ харангууд. Тэг ингээ нэг юм гоё тайван санагдаж. Ингээл хараа суудах дүйдэхгүй. Болохоор нь би амар дуртай. Тийм. Бишт ногоон хөнгө. Өмнө нь зүгээр ямар өнгөн дуртай ингэж асуухаар зүгээр л бүх өнгөнд хөх өнгийн хувцсыг хүмүүсдээс алхэр хөх өнгөлөх гэждэг гэсэн. Тэгээс яг дуртай бол нэг байгаагүй. Тийм. Тэсвэлд ингээд энэ тэнд дэлгүүр мөлгөртэй явж чирнэлэн өнгө харагдахаар нүц сэргээд нэг юм гоё яригдаад. Данч өмсгөр хувцсны стил нь дандаа тохирдгүй л те. Сонирхолтой юм байна. Чи тэгтээ чимнэлийн ягаанаар хумсаа бодуулчихсан уу? Үгүй. Харин тийм тэгээ. Ерөөсөө чимнэлийн ягаанд би харж байгаагүй. Нэг пижаклаа. Гэтэ тэрнийг хувцсандаа тохируулж өмсөх ихэр болтгүй юм билий. Тийм байна. Бид хоёр нэрээ өнөөдөр River Segafredo гэж уншдаг. Segafredo тийм л Segafredo. Гэдэг газар бий. Тэгээд одоо яг гоё шарлцсан ногоон мод шарлцсан ногорцсон гоё харагдчих. Энэ нөгөө нэг цаг шүү байгаа л үт тээ. Бага энэ одуудын disgusting habits гэдэг юмыг хэл ярих уу? Сонсмоор байна. Тэгээ. Энэ зарим Холливуудын одууд ийм сэжгийн зуршилтай байдаг юм байна л та. Тэгээд тэднэрийн одоо хамтарч ажиллаж байсан хүмүүс мөнс ярьсан тохиолдлууд байд юм л. Тэгээд тэднээс гоё сонирхуулъя. Megan Fox ана болохоор ингэт юм лээ. 0 орчоо тусаа татдаггүй. Аха. Наач худлаа л үү. Наач худлаа хаа зүгээр ханал тамар.
Өөрөө хүлэн зөвшөөрсөн шүү дээ. What the hell? Усаа татдаггүй. Нөгөө fiancé байсан Machine Gun Kelly комплейн хийсэн гинэ энэ талаар. Ямар учир шалтгаанаас юм бэл? Тэгэд юм юуна бохор хувцсандаа бүгдийг энэ тэнд шийддэг гинэ. Гэртээ зүгээр л хөвлөрүүлээ л гэж. Тэгээ өөрөө бас тэрийг хүлэн зөвшөөрсөн л. Нөгөөх нь болохоор Julia Roberts. За, Анаа болохоор нөгөө гоё нэдэг ихч. нэг хөлс тарагч хэрэглэхийг эсэргүүцдэг гинэ. Тэгээд амар холом сонирхдаг Анаас. Тийм үү. Яг бол нэг химийн орцтой бүтээгдэхүүн хэрэглэдэг гинэ. Тийм учраас хөлс тарагч энэ хэрэглэдэг. Тэгвэл нөгөө flirt гэд химийн орцгүй тийм хөлс тарагч гарч байгаа юм билэ. PHLUR. Тэгээд өөрөө бас нэг их усанд ордгоо гинэ. Дэлхийн усыг гамнах зорилгоор нэг ус ордгоо гинэ. Тэгээд зураг авалтын үеэр биенээс нь гарах тэр өндөр нь амар их асуудал болдог гинэ. Гэтэ ингээд одоо паблик газар ингээд ямар нэгэн хурц өнөрөө өнөртөлөд явна шүү дээ хүн. Тэр яг нэг юм дарамт юм шиг санагдаад байна. Ингээд бус хүмүүст амар тухгүй байдал үүсгэж одоо болохгүй шүү дээ. Тэр нөө жагаах хилцээс нэг ирэл нь явдсан. За бактериологийн зэвсэг гэдэг хүмүүсээ усанд орооч гэдэг. Ертөсөө ингээд бараг л хордуулж байгаа байхгүй тий. Тэгээд амар үнэлцээс автобусанд ороо та нар тэр хүмүүсийн үнэрийг үнэртгээд амар тийш тий. Нэрэл батсан чинь нэрээ үнэхээр л өмхий идэх шүү. Тэр бол бас ингээд яг бүдүүлэг амар муухайхгүй тий. Тэгээ годамжинд явж хахад нэг үнэртээ бас ингээд синкл үнэртүүлсэн хүн явангууд баярлалтай ш би ёо ямар гоё нэрэ. Баярлаа. Тэгээ агарыг минь гоё болгосон баярлаа. За гуравт нь болохоор Роберт Паттинсон Twilight-ийн эрэгтэй жүжигч. Яана за Ага болохоор 7 хоног жонгоо өсөө угаадгүй гинэ. Өөрөө тэрнийг ингээд тийм ээ би өсөө угаадгүй гэж хэлсэн юм. Бүр сар угаахгүй байх тохиолдолч байдаг гинэ. Яа тэгвэл угаах шалтгаан байхгүй шүү дээ надаа гэдэг гинэ. I don't know. Асуудал үүсэх нь тослогддгүү тэгээд өнөр мөнөр гардгуу толгойтой юм билгүй тий. Тэгээд зураг авалтын үеэр нөө таслагны өнөр үнэрч ин гэдэг ийм сэдв хүртэл хөндөгдчихсэн гинэ. Тэгээд зүгээр л амар залхуу гинэ. Хоёр таллаар Jessica Simpson гинэ мэдгүй. За мэднэ. Энэ ийм хүн байна. Энэ блонд хүүхэн бол юу чинь шүдээ 7 хоногт 3 удаа л угаад юм. Йоо shit. Өрөлчлээ биелхөө. окей. Угаахаар Би сонсчихлаа. угаахаар шүдэн дэндүү халтраад авсагдаг гинэ. Йой. Өнгөртөө шүдэн дуртай байна. Харин ч ингээ халтрахгүй болохоор ингээ муухай шүүд угаахгүй бол нэг юм өнгөр тогтчихдээ шүү дээ. Тэр нь нэлээ өөртөө тогтоолоод юм байна л. Йоо guys шүдээ өдөрт 2-3 дуугаж байгаарэ. Фүү. Тэгээ зүгээр арчичдаг гинэ. Йоо нохой маш тий. Brad Pitt. Усанд орохгүй baby wipes-аар цэвэрлдэг гинэ. Усанд ордог л хэлв тий. Ингэж fresh-аар үлддэг гинэ. Алч натас лэтгээр би яарчиж fresh болгодог өөрийгөө. Анчлын жил болохоор энийг бүр үзээ яддаг гэсэн нэ. Гэх мэтчлээ. Сонирхол. Гэтэ наа чи нөгөө юу ахаа одоо ингээд хүмүүс чинь юм celebrity нүдийг hate их амар дуртай штэ. Тэгэхээр зүгээр юм хальт тоглоод ч юм уу хальт яасан юмнуудыг ингээд амар үлгэж авдаг хаа бас. За би чаар боцоор явт. Байна уу? Тийм байна. Тэгэхээр наа чи нэг celebrity ингээд зүгээр нэг хальт мальт хэлсэн байсан юм бас тэгж мэгдэг баха гэхгүй. Бас бийж болно те. Тийм. Гэтэ бас тийм бийж ч болно шүү дээ. Дэлхий дээр амар олон хүн байгаа те. Тэр хүмүүс манис шиг өдөр тутмын
одоо хайжинтай байхгүй байж болно. Яа тийм болохоор celebrity гэдэг нэг юм бурхан шиг боддог хүмүүс эд штэ тэр хүмүүст бас ингэж яадаг баха энийг үзээд нөө бид нар чинь зүгээр л яг хүмүүс зүгээр л тэр хүмүүс нэг юм кинонд тоглолдог ч юм уу мэрэгжил нь ажил нь тийм болохоор угаасаа ингэ public eyes гэдэг те яа тэгэхээр celebrity гэд амар мундаг хамгийн гоё уралдгүй архиудгүй тамхитгүй хамгийн сайхан сэтгэлтэй хамгийн цэвэрч хамгийн гоё гэсэн юм байхгүй. Yes. Хүн болгон тийм адилхан заваадаг. Тийм ээ. За бид хоёр ингэ камера солиод хийчихсэн. Бүр ингэ амар хомоор өөрийгөө хараад байгаа бол харин тэгээ хармаар санагдаад. Баян ингэ хамгийн юм янзлаад сууж магаад ингэ хөдөлж мэдлээ тэгээд ах юм. За тийм байна. Сонирхолтой факт хуваалцсан аригундаа баярлалаа. Түгээрээ. Өөрөө ярих уу? Өөрөө ярих уу харин юм яриул мээр та нар гоё ингэж их асуулт бодож байна уу? Их асуулт асуувал бит хоёр ингээ гоё ярих гэдэг байхгүй юу? Тэгээд тийм учраас description хэсэгт асуугаарай. Тийм гоё юмнууд бичээд тэгээд явуулаарай. Нэг комментэн дээр биччихсэн шүү дээ. Одоо нөхөрт гарахаасаа өмнө коммент л юу гарч ил биччихсэн. Нөхөрт гарахаасаа өмнө заавалчгүй хийж үзээрэй гэсэн юмнууд байгаа байвал хэлээч гэдэгцсэн шүү дээ. Чи юу гэж тэр тэгтээ ингээд заавал яг нөхөрт гарахаас өмнө нөхөртэй болчоод тэр хүний амьдрал дуусахгүй. Дуусахгүй ч гэсэн нөхөртэй болчоод амьдралын хэм маяг өөрчлөгдөх байхгүй. Зөвхөн чи энэ дэлхий дээр ингээ ганцаараа биш хин нэгнээс хамааралтай болно гэсэн. Хүүхэдтэй болчоор бүр хамааралтай болно. Тэрний өмнө юу хийх вэ гэж байхгүй. Тэгэхээр амар юм selfish юм байх хэрэгтэй юм уу заавал. Ганцаараа байж ижил юм. Гэхдээ яг одоо жишээ нь ганцаараа аялж үзэх тий. Одоо толчоо ганцаараа аялж болно шүү. Яг болно л доо. Гэхдээ нөхөр чинь ямар үзэл бодолтой хүн байхыг бид нэр үгүйсэхгүй шүү дээ. Бид нэр мэдэхгүй шүү дээ. Тэгвэл өөрийнхөө үзэл бодолтой таарсан хүнтэй сах хэрэгтэй. За нөхөртэй олчоор хийж болохгүй юм ийм байна гэд хэлэх юм. За одоо жишээлбэл нөхөртэй болчвол хүнтэй дэйтлж болох гэсэн. Тийм. Тэгвэл юу гэсэн үг хүнтэй дэйтлэнэ. Би жишээ нь манай ээж надад хэлдэг сахгүй. Ингээд хүнтэй суугаасаа өмнө аргана гэд олон хүнтэй өрхөж үз, нөхөрлөж үз. Эрэгтэй ямар байдгийг таньж үз. гэж багаас минь зөвлөсөн. Тэр хүмүүстэй чи заавалчгүй үнтэй чивтэй явах шаардлага байхгүй. Ингээд өргөж байгаа хүнээ энэ хүнтэй би суuna гэж бодож өргөх шаардлага байхгүй. Зүгээр ингээд хүмүүсийг таньж мэд гэж надад зөвлөдөг байсан. Би тэрнийг бас зөвлөмөр байна. Яг л одоо манай ээж анх өргөсөн хүнтэйгээ суусан. Тийм кейсүүд дээр одоо өөрөө мэдэрч үзээгүй юм хүүхдтэй л мэдрүүлэе гэж одоо л тэгж зөвлөдөг байсан байх гэж би бодсон. Тэгжээж яг өөрт нь ямар хүн таалагддаг, ямар ирээдүйд ямар амьдралтай амьдрмаар байгаа вэ гэж бүх юм шийдэгдэж штэ хинтээ суухаас шалтгаалаад тийм бүх юм шийдэгдэх гэдэг байгаа байхгүй. Тийм учраас энэ бол маш чухал шийдвэр хүний амьдралын. Тэгэхээр тэнд ерөөсөө яарч болохгүй. Yes. Тийм тэгээд жишээ нь эрэгтэй хүн ийм үйлдэл гаргадаг эрэгтэй хүмүүс red flag юм байна штэ гэдгийг наад захын таньна те. Red flag-уудыг таньдаг болно. Эсвэл энэ сайн хүн байна, муу хүн байна. Эсвэл нэг юм ер нь л хүнийг аюу сайн таньж сурах процесс. Одоо өөрөө биеэр туршлагачсан хүн чинь дараа нөгөөхөө аюу сайн ойлгохтой штэ. Тэр утгаараас ер нь зүгээр санагц. Зөв. Тэр ч утгаараа би одоо 30 хүртлийн хүнтэй суугаа явж байна. Тэгэд хэрвээ яг аав ээжтэйгээ амьдарч агаад тэгснээ их сургуулийн дотор байранд амьдарч агаад ч юм уу тэгснээ ингээд шууд хүнтэй суучт ингээд ганцаараа байх хугацаагүй болохоор амжицсан шүү дээ. Тэгэхээр хүнтэй суухаас өмнө ганцаараа амьдарч үзэх хэрэгтэй. Би тэрийн өмнөх дугаар дээр ярьсан шиг тийм ганцаараа ингээд юм хийж үзэх хэрэгтэй. Тэгжиж бас гоё юу хүсэж байгаагаа мэднэ, ойлгоно, ямар амьдрал хүсэж байгаагаа. Тийм. Тэгээд бас ганцаараа аяллаж үзээрэй гадагшаа. Тэгээ аялж байхдаа гадаад хүнтэй дэйт хийж үзээрэй гэж хэлмээр. Одоо зөвхөн жишээ нь Монгол хүн байлаа гэхэд зөвхөн Монгол хүнтэй дэйт хийх шалгуур
Гадны хүнтэй соёл нь өөр те тэр хүмүүсийн амьдралын хэв маяг нь өөр. Ийм хүмүүс ингэж хүн ханддсан байна. Дэйт хийж байгаа хүндээ ингэж кэр хийдэм байх ч юм уу те эсвэл ийм хандлагатай идэм байх гэдэг ийм одоо олон улсын туршлагатай болоосаа гэж би бас бодож байна. Хүнтэй суучвал угсаа гадагшаа дэйт хийн гэж байхгүй шүү дээ. Тэгээд хүмүүс жааж хийх нь байхалах. Гэхдээ жишээ нь миний бодлоор л тэгж үзэх нь зөв санагдсан. Яа тэгвэл одоо нийгэм дээр жоохон дэйтний асуудал аяг хаа штэ. Одоо дэйт хийдэг тохиолдол нь одоо Монголд маш ховор болсон тий. Тэгэнгүүт одоо гадаадд зүгээр л хаа гэж байгаа хүмүүстэй ингээ биш хаа гэсэн юу гэж гадаад байгаа хүмүүс ер нь дэйтийг ингээд амьдралынхаа хэв маяг болсон. Заавал ч тэр хүнтэй унтаж хөвтөн гэсэн үг биш, үерхэн гэсэн үг биш. Зүгээр цагийг ингээд хамтдаа өнгөрөөх нь амар чухал гэдэг болохоор тэрнийг мэдрээсэ гэж би бас бодож байна. Захирал төлөвч. За чи ярьж байгаа. Тэгээд дэйт хийж үзээрэй. Гадаад үнтэй. За юу ярьчихлаа. Гадаад үнтэй нөхөртэй болохоос тий. Миний хэлж байгаа санаа. Одоо ингэж бодогддог байхгүй. Угаасаа дэйт хийж иж нөхрөө сонгоно шүү дээ тий. Тэгэхээр яг нөхөртэй болохоос өмнө дэйт хийж үзэрэй хэрэг. Тэр их юм тохиромжтой зөвлөгөө юм бол гэж мэдгүй байхгүй. Гэхдээ миний бодлоор бол за ингэж гоё. Тийм ер нь ингэ дэйт хийж штэ. Яг нөгөө миний одоо хүсэж байгаа амьдралыг энэ хүүг чадах уугүй юу гэдгийг ингэж мэдэн штэ. Тэгээд бас хүнтэй суучаад бас өөрийгөө ингэж юу ч хийж чадхаа болсон баригдмал гэж бити бодоосаа гэж хүсэж байна. Ягаад гэвэл хүнтэй хамт сууж байгаа чинь ийм баригдмал болох гэж байгаа гэсэн үг биш штэ. Ингээд юу ч хийж чадхаа одоо болж байгаа одоо миний яа хэлж байгааг миний хэлээр гартлаа. Тийм болж байгаа гэсэн үг биш. Зүгээр харин чамайг илүү ингээ гоё нээдэг хүнтэй хамт суух хэрэгтэй байхгүй. Бүр ингээд чамайг ингээ дэлгэрүүлдэг хүнтэй. Тэгснээс ингээ тумагдмал байх гэж хүнтэй суугаагүй болохоор. Тэгэхдээ одоо жишээ нь хүнтэй суучаар бусдад гаргах цаг хүртэл басчих юм санагддаг байхгүй надаа. Яг тэр хүн хажууд түнээ ямар эрхчлөлтэй ойлгож олно шүү дээ. Гэхдээ гэр бүлтэй олно гэдэг чинь ингээд гэр бүлтэй гарах цаг нь илүү давнгаа олно. Тэгэнгүүт өөртөө болон найз нөхөд ч юм уу бусдад одоо гаргах цаг хугацаа хомссон. Тэр утгаараа. Тэгвэл өстой хийхийг дурссан юм аа бүгдийг хий. Одоо жишээ нь өнөөдөр би ингээд орой найзтайгаа гарлаа гэдэг штэ. Тэгэнгүүт хүүхдтэй болсон байл хүүхдээ ярах юм. Хүүхдтэй болсон байвал ч л үйл судлаа л да. Тэгэнгүүт ойлгохдоо яах вэ? Би найзтайгаа гарлаа. Тий, гарлаа гэсэн чинь хараа өнөөдөр гэрийнхэнтэй хоол идэх гэсэн штэ гэдэг ч юм уу. Нэг юм цагны юм менеж хийх асуудал хийсэн юмсан. Тэгвэл тэгэл өстой хийхийг хүссэн бүгднгийн л хийхгүй дээ, тий? Тэгэл сингл байгаа, залуу байгаа юм чинь тэгэл гой бүх цагаа өөртөө зарцуулаад тэгээд харин суугаагүй байж суудсан юм шиг баригдчих болохгүй. Чам шиг гэртээ ажиллахгүй гэж ингээд гэрмэртэй байж болохгүй. Тэр гой чөлөөтэй гой амьдраарай гэхгүй. За ер нь цаг болцсны шинжэн да. За юу ярьжлаа. Хоёул ер нь яагаад ийм ярьлаа? Зүгээр ярих юмгүй болол ирсэн. Нэг хүн ийм асуулт асууцсан хоёлаа тэрэнд нь хариу өгье гэл. Тэр тамдах хэвчээ. Харин одоо ингэж ярьлууд нэг хөвшөрхөөсөө өмнө заяо. Одоо хөвшөрхөр чинь ингээд бие махбод ядардаг болно шүү дээ цаанаас. Тэрнээсээ өмнө харин ингээд гоё юмнууд хийж үзэл гоё санагдаад идэв шүү. Одоо нэг Азид тэгдэг гэдэгтэй штэ. Япон солонгос ч юм уу насаараа ажиллаж мөнгө хурааж агаад насны эцэст аялдаг маялдаг гэл. Тэр бүр амар утгагүй санагдав. Тэр утгагүй шүү дээ. Мөнгөгүй байсан ч гэсэн аялах хэрэгтэй. Зээл тавиач хамаагаа аялаад хүн зээлээ төлдөг л хгүй юу гэж маа нэг найз хэлсэн. Мөнгө бол хизээч олддог. Цаг хугацаа олдохгүй гэдэг чи яг үнэн тий. Би бүр өнөөдөр сэрчээд ингээд бас
хүн ер нь ингээд нэг юм мэдгүй яг тухайн өдрийг ингээд хамгийн best болгох зүйлийг хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэгэхгүй маргааш биш, нөгөөдөр биш. Тэр өдөр яг юу хийвэл ийм гоё өдөр юм шиг санагдах юм. Тийм тэргээл хий. Батсан шүү дээ. Тэр асуука бааж ахаар. Тэгтээ ямар TikTok-оор зөвлөгөө сонссон юм шиг бодол чамд гинж орчихсан. Би тэгтээ яагаад энийг бодсон юм гэхлээр саяхан нөгөө манай саяхан ч гэж одоо яг 2 3 яг тийм юмтай тулгаршрангууд ингээд амар их бодогдсон юм лээ. Ив ирвэл сав саруул сайхан байж иж ингээл гэртээ депресстэй л хөвтөжсэн өдрүүд байгаа шүү дээ надад тий. Тэнгууд ингээд тэгж чадахчгүй угаасаа цаанасаа physically impossible болцсон байхад хүн ингээд амар харамсах юм шиг санагдаад тийм байна. Тэгэхээр ингээд сэтгэл санаандаа мэдээж ингээд удирдуулах ч гэсэндээ өөрийгөө хүчлээд ингээд энэ чи миний өдөр гэд ингээд өдөр болгон гоё авч явах амьдрал гээ тий. Ганц тохиолдож байгаа амьдрал гээл. Тийм. Тэгээ тэрийг бас би бодонгуудлаа ингээд заримдаа ингээл нэг юм хийчмэр санагдангуутлаа за бэлчи дараалчи эсвэл нэг хүндийн бэлгэжсэн за дараа хэлдөө энэ төр гэл амар өөрсдөө залгидэн штэ. Тэгхгүйгээр яг одоо л байгаа одоо мөчтэй ингээд яг гаргаж явах хэрэгтэй юм шиг санагдсан. Би жишээ нь ингээд заримдаа амар ингээл хүнд хайр өрөөл нэг юм баярлал нэг тийм үе идэв штэ. Тэр үед нь тэр хүнд нь шууд хэлчихсэн штэ. Чатаар хамаагүй ингээ бичээлэлтэйчдэг. Тэнгүүд өөдөөс ууц юм аа. Харин тийм яасын зүгээрөө мөгөөрөө гэдэг би зүгээр л яг төрж байгаа мэдрэмжээ хэлж байгаа шүү гэд. Тэгээ би хаяа цахилгаан ажиллаад гэж таахгүй. Би энэ цахилтаа одоо баярлж байна. Би танд зөндөө талархаж байгаа шүү. Тантай очсондоо баярлж байгаа шүү гэх тэнгүүд цахилс гайхдаг. Харин гэх мэтлэн тийм байна тий. Тэр ууц юм уу гэж хэлүүлэхээс санаа зовхгүйгээр гоё өөрсдийгөө гоё илэрхийлэх хэрэгтэй байхгүй тийм. Гунигтай байвал гунигтайгаа хэлээд, сайдгаа хэлээд. Тэгээд тийм би бас урд нь ингээд ганцаар байж ахтаа ингээд өвдөж мөвдөөд тэнгууд ингээд ганцаархнаа ингээд тэрийгээ өөртөө дотроо байлгаад хинт ч хэлэхгүй, story хийхгүй. Тэгээ ингээд сүүл тарин ариггүнтэй бит хоёр татнаага болохоор гар мараа зүсчээд ариггүй драматж явуулж байгаа байхгүй. Гараа зүсээ би ухаалдаж өглөө гэж үгээд видео коллж болоо тий. Тэр ингээд тухайн үедээ амар тэнэг кринж гэсэндээ ингээд амар гоё авахгүй ингээд хуваалцаад хөөе би ингээд ээ шүү гэж тий. Screen record хийх тэрийг харахаар энэ тий би ингээд тэр үед би тэгтээ амар ингээд эвгүй болоод ингээд ухаалтгаад хүнтэй хуваалцмаар санагдаа. Тэгээд ариггүй лугаа залгаал. Тэгээд бас одоо хаяа заримдаа би гэрлүүг орж мурахаас айштай. Тэнгүүт хэн рүү видео колл хийх вэ? Видео колл хийх үү гэд. Тэгээд гинт видео коллж орж ирвэл бити гахараа манай одоо эргэн тойрныхаа. Биний үедээ тэгчихсэн нөө хуучаан өөрчлөлт байхаар чи хүн нэг хүнтэй ингээ хамт орно хамгаалах хүнтэй ахаар амар юм бүр илүү аимхолчт юм лээ шүү дээ. Тэгээ салсан өнөө гэрлүүг алччихсан гинт амар айгаад. Тэгээ би аянгуудаа ах руу залгадахгүй. Ярс уцаа автгүй. Би надад ингээл юм болцоол тэг манайх ингээл яах юм шүү. Намайг заахгүй юм биш гэж би нөө X-ray төсөөлөл шууд авна гэж бодвол автгүй уур өрөнгө гэрлүүг алхаад байгаа байхгүй. Тэгээ ихч рүү залгаа ихч ашгүй уцаа. Хин нэгэдөө залгаж аваад яах гэж шүү. Ашгүй уцаа таринт тэгснээ жоохон байсан ах. Яасан зөөр залгсан байсан. Би сая годомжинд явж айгаад та уцаа авсангүй гэж өөд юм уу заа. Би өгчүүл яхасан. Тэгэл цаацаавал. Яа. Тийм болохоор бас нэг видео колл мал ч юм уу хэнийг залгуулсан надад авч байгаарэ юм яждгүй те юу ч болж байгаа юм лээ. Тийм. Тэгээд хүн болгонтэй бас гоё nice хандаад гоё сайхан байгаарэ. Тэгвэл энэ нойрд амар юм сонсогдоод бүр амар санагдаад. Тэгэл одоо хүний л амьдрал юм да нийгэм юм да тэгэл тийм болохоор сайхан аль болох easy хүлээж авахыг хичээгээд те. Шил шүү дээ. Яа, шин шил. Үтц. Пүү, харъя. Атонд зогчтой. Зогчтой. Амар том шил шүү дээ. Би ч дандаа жижиг шилжтэй. За сүүлийн эсрэг орох уу? За сүүлийн эсрэг орцгоё доо. За шилээ зүсэн чинь шилээ зүсэн чинь чамаас эхэл. За. Шилээс эхлэхөө.
За шилнээс эхлэхээс би нэг саяхан явж агаад авсаахгүй. Тэгээд normally би бол энэ шилийг ингээд би ганцаараа явж дэлгүүрсэд явж исэн бол авахгүй заяа. Яагаад гэвэл энэ юм улаан өнгөтэй байгаа. Тийм байна. Улаан өнгөний шил чинь нэг тийм хүмүүс нэг одоо байнга сонгоод байдгүй. Ерөнхийдөө бол хар өнгөийг сонгоод тийм шүү дээ. Тэгээд миний бас энэ сонирхдагч юм хэлбэр биш заяа. Яагаад гэвэл жоохон ийм өнцөг мөнцгтэй байгаад. Тэгээд хүнтэй явжсэн байхгүй юу? Тэгээ ингээд өмсөд үтсэн чинь амар гой зогч ийн гээд тэгээ тийм болохоор ийм жоохон зоригтой үйлдэл хийсэн. Зогч ийн. Өнгөнөөс гоё энийг авсан байгаа. Намар өнгөнийх гоё юм байна. Тийм. Намрын өнгөтэй халддаг юм байна. Надад амар таалагдчихж байгаа. Гоё байгаа. Би нэг банк зүүж байгаа. Тэгээ зориг ороод авсан байт юм аа. За тэгээд өөр зүйл гэх юм бол би бүгжнүүдээ ярия. Им бүгжтэй зүүдэг болсон. Алтан бүгж. Яа яаж ирдэг лээ? Хаанаас авснаа ирдэг үгүй лүү? Зүгээр хандхын л яар. Эсвэл хаанаас авсан гээ бас ярьж болно. Хоёул хамаагүй л ярьдаг. За би энийг ингээд захиалж авсан юм аа. Энэ болохоор урт биш ээ. Палто. Энэ болохоор нөгөө Lumiere гэдэг Монгол брэнд эд нь шүү дээ. Тэндээс авч исэн. Амар хөөрхөн загвартай. Хөөрхөн өнгөтэй. Харин тэгээд дотор нь би Aritzia-гийн ийм fleece цамц гэдэг лүү те энийг хүүтэн байгаа ханиадтай болохоор дулаахан хувцлах гээд авсан. Тэгээд дотор нь бас Aritzia-гийн чи Aritzia-гийн фэн юм байна те. Тийм. Ингээд хувцнууд нь basic бас the basic тэгээд тамд загварууд байдаг. Таалагддаг тийм байна. Тийм. Тэгээд нөгөө захаасараа нөгөө size-а мэддэг болсон болохоор амар. Тэгээд Aritzia-гийн бас цамц байна. Энэ цамц ахгүй юм урт. Чи яаж захиалдаг юм? Шууд сайтаар н ороод тэгэл карта бичээл тэгэл захиалчихна. Shipping нь яа дээ? DHL дээр үү? DHL-ээр. Тийм. Тэгэл DHL залгаал. Ах уу маргааш үргэлж ах уу гэж таяа гэл. За янз байдгийн. Гэтэ ихэвчлэн 14 хоног гэж юу зүгээр. Гэтэ нэг удаа сар гармалсан. Бөө. Гэтэ ихэвчлэн 14 хоног шүү. Тэгээд энэ болохоор бас Aritzia. Энэ амар гоё джинс, өнгөн аяга гоё джинс. Гоё джинс байгаа юм одоо хүүтний үйлрэл ирж байгаа юм чинь. Тэгээд миний энэ авдаг size-аас 2 том size ахгүй юу? Өмнөд тэгжиж юм гоё байгийн харагдаад тэгээд дотлын би нуглаад өмсөе гэж бодоод том тэгээд миний аймсаас Aritzia. Йоо. Юу Aritzia бараг чанга ивент итгэе. Тэгээд ёо готлон самба хүмүүс гайхаж байгаа. Самба шүү дээ. Хар самба байна. Тэгээд чин тэгэл болоо доо. Би тэг. Штт. Би цамхуу энэ өмнөх подкастн дээр өмсөжсэн жакет. Энийг сая хагнанд явж байгаа. Энэ жакет би санахгүй юм. Улаан юун дээр өмсөжсэн шүү дээ. Тийм үү? Амар өөр стайлинг хийчихэр өөр харагддаг юм шүү. Тийм байна уу? Тийм байна. Би нас шинэ жакет гэж бодсон. Тэгээд ийм зүгээр насан цамц. Энийг Connect юу Connect мэдгүй хиттэй нэг брэнд юм шиг. За. Тий. Эндээс бас курткийг авсан амар хөрх юм биш. Тэгээд энэ Uniqlo-гийн сарл байгийн джинс. Энийг бас 2 size том байгаа. Тийм. Тий, адилхан том юу ийм. Гэтэ өмсгөр амар гоё юу харагдчихлаа. Сул. Тэгээд тогтоодлыг таацсан дээр. Тэгээд нэг ийм ёо New Balance бас биш. Puma New Balance шиг харагдчих шүү дээ. Ийм арцгар гэтэй. За ингээд тийм шүү Puma гэж шүү дээ. Тий. Энийг тэндээс ас. За тэгэл гоё өнгөн зогтсон байна. Иймэрхүү хувцалж ирсэн байна да. Бус юм хэвэндээ. Миний пүүзний юм аа. За ингээд харуулт тий. Зүйлт. Тийм шүү дээ. Энэ аав бас Таиланд илүү Вьетнамд явж байхдаа авчирсан. Хөөрхий. Энийг бас амар олон жил зүүж. Тэгэл бус юм хэвэндээ. Би нэг шинэ эмэг авсан. Ийм piercing-ний эмэг 18 битүү. Холгодгүй. Арны бүрэнки. Хатгадгүй. Тийм. Энийг чи piercingтэй байсан. Угаас энэ чинь нөхөн байсан. Гэтэ эмэг нь байдгүйсэн. Тэгээд чиний бүглэрөөгүй юу? Энэ гайгүй бүглэрэг л. Хэдэн сар? Хэдэн жил.
What? Тэ. Ямар сони минийх би энд бас юм цооролтойс ахгүй. Минийх бүлэрсэн шүү дээ. Сайхан л авсан. Энэ зузаанууд яхаа юу гэдэм блэ? Тэнгүүт энэ нь болохоор би бараг 2 жилийн өмнө зөөг баха. Elf чигтэй болт юм уу? Хүмүүс ийм хангалгаа хийлэгдэг гэсэн. Тэгээд энэ эмэг зорилттой эмэг аваад зүс. Чи нөгөө тал нь бас юутай юм шүү дээ. Хоёр тал чи хоёулаа цорхот юм шүү дээ. 3 цорхот юм шүү дээ. Тэг нийлээ 6. Хамар нь бас цорхот юм шүү. Энд тэмдгүү цорхоо. Чиний хамар чи угаасаа цорхоо илүү. Өвөл цаасан. Сая өвөл цаас. Тэгсэн чи би яг эмэг зүсэн чи хүмүүс угаасаа юм бисэн үстэйгээ тэгээд би чамайг хэд хоног хараг мартсан бахтай юм. Энэ аль өвлөөс тэгээ шинээр цаасан ч хүмүүс угаасаа цорхоо бишсэн билүү гээд тэгээд ер нь л team vibe өгчсэн л юм байна гэж би бодсон. Тийм байна тий. Хамрын цорхоны vibe. Хамрын цорхоны vibe. За ийм байна да. За тийм байна guys. Тэгээд өнөөдрийнхөө episode 9-ийг үзсэнд баярлалаа. Баяртай. Тэгээд бид хоёрыг дэмжээрэй. Бид хоёрт одоо гайгүй яахгүй хаа тий. Тогтмол хийчих хаа. Ар гэрт асуудал гарахгүй л тэгэл. Тий. Наар сар хэрдэхгүй бол тогтмол ойлгох гэж хичээнэ тий. Yes. Тэгээд сая бас 21 хоног завсарсан дуршлаарай. Хүлээсэнд баярлалаа. Та хэдэ гоё комент үлдээгээрэй. Тэрнийг харж жоохон баястай шүү. Тийм шүү. Тэгээд асуултуудаа бас явуулаарай. За bye гэмээг санагдах яа. За. Баяртай.